За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Лойл маань одоо их сайхан улааж байна. Тэг би ингээд улаан болцсны бүр маш сайхан улаан болцснуудыг ингээд түүж аваад байгаа. Тэрнийхээ хоолнд за тэгээ би ингээд түүсэн лойлноос та бүхэн сонирхуулахад ингээд зүсгээд харахад ийм гоё хараа. Ногоон толд байхгүй ийм сайхан лойл байгаа. Тэгээ дандаа эко, ийм био ийм лойлнууд тарьсан, улаан лойлнууд. За тэгээд энэнийхээ үрийг би аваад байгаа байхгүй юу. Тэгээ та бүхэн энэ үрийг тарьаарай 2022 ондоо. Тэгээд ийм гоё амттай, тэгээд аягүй сайхан амттай нэг чихэрлэг амттай, тэгээд эрүүл тэгээд ийм гоё лойлнуудаа тарьж идээрээ гэд би ингээд өөр авч байна. Их сайхан болцсны ингээд хоолоо ихтэй зүсээд бүр ингээ гоё болцсон. Тийм лойлнуудынхаа үрийг аваад байгаа. Жишээ нь энэ ногоон бол хараа. Дотор тал нь жоохон ногоон цэдэлтэй байгаа ч тий. Тэгэхээр энэ бас нэг сайн болоогүй гэсэн үг. Тэгэхээр ингээд бүр их гоё тод болцснуудыг би ингээд үрийг аваад байгаа. За тэгээд голцоо манай лойлнууд болохоор голцоо өрлөн лойлнууд байгаа. Өрлөн помидорнууд таналтай аягуулсаа хийгээд өчгсөн. Тэгэд би энэ өрлөн лойлнуудыг бас гадаа тарьсан бас аягүй сайхан ургаж байгаа. За би та нарт гадаа энэ хүлэмжинд биш гадаа тарьсныгаа бас харуулъя. За энийг бас ингээд тодтоход харуулчих. Ийм лойлнууд байгаа. Тэгээ та бүхэн энэ миний энэ тарьсан лойлны үрийг аваад тарьаарай гэд энэ хараа ийм био өрнүүд байгаа. Тэгээд ийм гоё болсон хараа. Ийм сайхан болсон лойлнууд байна. 8 сарын 1-ний байдлаар одоо ийм байна. Би тэгээд их сайхан болсноос нь их зөөлрүүд бүр ингээд ерөөсөө авах гэхэд ингээд унаад байгаа байхгүй газар бүр тийм гоё болцсныг нь болцсноос нь ингээд үрийг авч байна та бүхэнд. За энэ хараа гадаа тарьсан энэ гадаа бүр ингэж гоё ургасан гээл батараа. Ийм гоё ургасан. Энэ манай хүн юм харуултаад чимээ гаргаад байна. Ингэж гоё ургасан гадаа тарьсан ийм гоё ургасан. Одоо энэ болохоор нөгөө тасалгааны лойл. Энэний үрийг бас авнаа. Тэгээд тусад нь би тасалгааных гэвчээд тэгээд та нарт өгнө. Та бүхэнд лойлоор явахын тараарай. Эргэжил стайл болгон өөрийнхөө хүнснийхээ хэрэгцээний лойлыг ингээд сайхан тарьж аваарай гэд би та бүхэндээ ингээд лойлныхаа үрийг авч байна. Энэ болохоор хүлэмжинд багтаагүй би гадаа гаргаад тарьсан байхгүй. Тэгэхэд яг л ерөөсөө хүлэмжинд ургаж байгаа юм шиг гоё ургаж байгаа биз тээ. За эндээс эхлээ таналт хийгээ таналт хийгээ явсан. Тэгээд энэ сүүлд би ингээд энэ тарьсан байхгүй юу. Тэгэхэд чи ерөөсөө бас аягүй сайхан ургаж байгаа шүү дээ энэ хараа. Улаагаагүй болохоос биш таналт хийсэн. Яг л нөгөө их лойлтойгоо зэрэгцээл ингээл юугаа өгөөд юм. Лойлоо өгөөд юм. Тийм болохоор аягүй сайхан. Тэгээ та бүхэн энийг тараарэ гэж хүсье та бүхэндээ. Энэ хараа таналт хийгээд ингээд сугнаас навсныг тарьсан. Би тэгээд энийг ерөөсөө таналт маналт хийгээгүй нөгөө сугнаас навсныгаа ерөөсөө тоохгүй хайцсан. Тэгэл ингээд ургаад байна.